байна уу хүүхдүүдээ? Өнөөдөр багштайгаа хамтдаа тооцог зурцгаая. Тооцог малгай гэдэг нь чихгүй, сарвчгүй, малгайны дээд хэсэгт товчроо бүхий хэсэгтээ товчроноос унтсан цацагтай малгайг тооцог малгай гэдэг байна. Дахин харцгаая хүүхдүүдээ. Чихгүй, сарвчгүй, дээрээ товчроо хэсэгтээ товчроноос унтсан цацагтай бөмбөгөр оройтой малгайг тооцог малгай гэдэг байна. За, товчроо гэдэг маань цацгийг доош унагсан зангилаа хэсгийг товчроо гэдэг байна хүүхдүүдээ. За, тооцог малгай зурхад зургийн дэвтэр, өнгийн харандаа. За, зурхад юу хэрэгтэй л хүүхдүүдээ? Харандаа хэрэгтэй. Багш нь өнөөдөр тооцог зурх аргачлалыг зургаар та бүхэнд үзүүлэх болно. Аргачлалыг сайтар хараад багштайгаа хамтдаа тооцог зурцгаая. Нэгдүгээр аргачлал. Сайн хараарай хүүхдүүдээ. Номон зураас ашиглаж тооцог малгайны хэсгийг гаргаж өгнө. За, хараарай хүүхдүүдээ. Баруунаас зүүн тийш номон зураасыг татаж зурна. Сайн харсан уу хүүхдүүдээ? Зурсан уу? Маш сайн байна. Хоёрдугаар аргачлал хүүхдүүдээ сайн хараарай. Балаа салахгүй. За, номон зураасын эхлэл хэсгийг төгсгөл хэсэгтээ шулуун зураасаар холбоно. За, холболоо. Холбосон уу хүүхдүүдээ? Маш сайн байна. Ингээд ямар дүрстэй адилхан бас байна хүүхдүүдээ сайн хараарай. Зүйтэй хагас дугуй дүрс байна. Тийм үү хүүхдүүдээ? Сайн байна. За, дараагийн хэсгийг хараарай. Энэ хэдүүлээ аргачлал 3. Сайн хараарай хүүхдүүдээ. Хагас дугуй хэсгээс доош зүгт доош шулуун зураас зурна. Эхлэл хэсгээс доошоо, төгсгөл хэсгээс доошоо. Зурсан уу хүүхдүүдээ? Сайн байна. За, дараагийн хэсэг хүүхдүүдээ. Хамгийн сүүлд зурсан шулуун зураасыг эхлэл төгсгөл хоёрыг холбосон байна. Тийм үү хүүхдүүдээ? За, сайн хараарай. Ямар зураасаар гинэ хүүхдүүдээ? Сайн байна. Шулуун зураасаар холбосон байна. За, дараагийн хэсгийг хараарай хүүхдүүдээ. Дараагийн хэсэгт юу нэмэгдсэн байна хүүхдүүдээ? Маш сайн. Ямар хэсэг вүлээ? Малгайны товчроо хэсэг. Товчроо хэсгийг багш нь хагас дугуй хэлбэрээр зурж өгсөн байна. Тийм үү? Сайн байна. За, дараагийн зургийг хараарай хүүхдүүдээ. За, энэ зураг дээр малгайгаа удаж өгсөн байна. Багш нь ямар өнгийг сонгож утсан байна хүүхдүүдээ? Сайн хараарай. Улаан өнгийг маш сайн байна. Багш нь та нарыг бусад өнгөд сонгоосоо гэд энд бодогнуудыг тавьсан байгаа. Та нарт дуртай, өөрийн дуртай ногоон, шаар, хөх өнгүүдийг ашиглан зурж болно. За, бодохтой хүүхдүүдээ зургийнхаа нэг захаас нөгөө зах руу уусгаж хөнгөн дарж бодно хүүхдүүдээ. За, багш нь улаан өнгийг ашигласан тийм ээ. За, дараагийн зургийг хараарай хүүхдүүдээ. Дараагийн зураг дээр товчроноос юу унтсан гэж хэлсэн мэлээ багш нь? Маш сайн байна. Цацаг. Малгайны маань цацаг хэсэг нэмэгдсэн байна. За, цацгийг бүгдээрээ харандаагаараа доошоо шулуун дахир зураас өөрсний мэдих зураасуудаа ашиглаад малгайны цацгийг зурж болно хүүхдүүдээ. За, хүүхдүүдээ энэ зургийг сайтар ажиглаарай. Өмнөх хэсэг дээрээс юу нэмэгдсэн бэ? Зүйтэй тооцог малгайны доод хэсгийг хүрээг чимгэлж өгсөн байх тийм үү хүүхдүүдээ. За, энэ хээг усан хээ гэж нэрлэдэг байх. Хэлээрэй хүүхдүүдээ. Усан хээ. Усан хээг номон зураас ашиглаж зурдаг. Ямар зураас гэсэн бэ хүүхдүүдээ? Номон зураас. За, малгайны их биеийг зурхтаа номон зураас ашигласан тийм үү хүүхдүүдээ. Яг энэ номон зураас шиг зураасыг ашиглан зэрэгцүүлэн давтаж зурхыг улсан хээ гэдэг байна.
усан хийгээ зурж бодохдоо бүгдээрээ өнгө ашиглаж уусгаж болно. Багш нь ямар өнгийг ашигласан бэ? Бүх өнгийг бас энэ ямар өнгийг бүгдүүдээ зүйтэй цэнхэр өнгийг ашиглаж усан хийг зурсан байна. Хүүхдүүдээ энэ ямар малгай вэ хүүхдүүдээ? Зүйтэй тооцог малгай. Тооцог малгай чихгүй, сарвчгүй, бөмбөр оройтой, орой хэсэгтээ товчруутай. Товчруунаас салааж доош унтсан юутай лээ хүүхдүүдээ? Цацагтай. Зүйтэй. Ийм малгайг тооцог малгай гэдэг тийм үү хүүхдүүдээ? За, товчруу гэдэг маань юу вэ? Багш нь нэг шинэ үг тайлбарлаж хэлж өгсөн тийм үү? Товчруу гэдэг маань зангилаж дээд хэсэгт цацгийг бэхэлж өгсөн хэсгийг товчруу гэдэг. Ингээд бидний зурсан тооцог малгай бэлэн боллоо. Хамтдаа зураг зурсан хүүхдүүдтэй баярлалаа.